За сайн тулгаах. Одоо л түрүү нэг өмнөх подкастн дээр хоёлоо EcoFlow-ын талаар илүүгүйгээр ярьсан шүү дээ. Одоо тулгаах бит хоёр яг EcoFlow ер нь хэрэглэшин гар дээр яг яаж ирдیں۔ Тэгээ бокс дотор юу байдیں۔ Хэрхэн ашиглах юм, юун дээр анхаарах юм гэдгийг дэлгэрэнгүй яг шууд практик хийж үзэх гэж. За окей. За хамгийн ихний загвар нь ямар загвар вэ? Болохоор River дотроо River Pro гэж загвар байгаа. Одоо River-ийнхаа хамгийн том гэсэн үг. За окей. Гэсэн доо River гэдэг загварууд нь ямар загваруудаа хэлж байгаа юм? арай жижиг загваруудаа хэлж байгаа. Жижиг хэрэглээнд таарсан гэсэн. Жижиг хэрэглээ одоо баг хэрэглэх. Баг хэрэглээ гэх юм уу. Тэг хөдөө гадаа авч явахад илүү тохиромжтой. Илүү нөгөө одоо юу гэдэг контент бүтээгчнэр байгаа шүү дээ. Одоо соло явдаг, блог хийдэг хүмүүс одоо дрон тэгээд камер мик зик цэнийг олон үйлдэлтэй гэсэн үг. Тэгээд энэ маань өөрөө одоо AC буюу 220 гаргадаг 3 порттой. Бид 3 залгуулж болно. Дээрээс нь C-type болон одоо USB порт олон ширхэг байгаа гэсэн үг. Хоёул буруу талаас нь. За одоо нэг өнгөрлөө одоо. За зүгээр суглаад авчий тэгээд. Тэгээд энэ дээр болохоор өөрийнх нь залгуур тэгээд 12 вольтээр гаргадаг машины юу хийчдэг юм шүү дээ. Тэр залгуур нь дагалдаг гэсэн. За нэг ийм ирэх юм байна тий. Тэгээд энэ Pro гэж залгуур нь юм ба. Яг ийм сайттай. Энэ бол нэг за iPhone хажууд нь тавиад өндрийн хэмжээ хүчилттэй. Энэ бол iPhone 13. iPhone 13-аас нэг 30% хувиар л өндөр юм шиг байна тий. USB 4 порттой, C-type нэг порттой 3 юм юутай эндээс 12 бол гарах чинь. Тэгээд EcoFlow бас айгүй гоё юм. Энэ дэлгэцэн дээр өөрийнхөө хэрэглээгээ хямчна. Дээрээс нь аппликейшнуд ба. За аппликейшн сайж байгаа тийм. Тэгээ аппликейшн дээр EcoFlow-ыг нэмээд авах юм бол ингээд гаджетуудаа бүгдийг нэмээд тэндээс контрол унтраах уу, асаах уу, юу хитэн цаг ажиллуулад байгаа гэдэг мэдээлэл шууд эндээс харж. Та аппликейшн харуулж болох. Таны утсан дээр байгаа. Та утсан дээрээс зүгээр хальт ямар ап байдгийг би яг энэ дээр нөгөө сүулт нөгөө хит хит юугаа зэрэг нэмж агаад буруу тохирогоог нь тавиад устгацсан ба зүгээр нэг ийм аппликейшн байдаг. EcoFlow гэдэг. Тэгээд ороод за эндээс jack авчих. New account гэж ороод бүх юмнуудаа энд оруулж байна. За окей. Тэгээд одоо энэ жишээлбэл кофений машин ч байд юм уу те. Тоос орогч юм уу залах юм бол тоос орогчийг хэдэн цаг ажиллуулах юм бэ? Хэдэн цагийн хувьтай байгаа юм бэ? Юу вэ гэдэг мэдээд энэ дээр гарна бас утсан дээр чинь гарч байна. Окей, nice. Нараач. За энэ нэг тэр нэг хэдэн цаг хэрэглэх вэ гэдгийг нь prediction-ыг нь өгж байгаа нь айгуу гой санагдаад байна шүү дээ. Харин тийм. Одоо ингээд зарим одоо урд нь чи дэлгэцгүй шүү дээ тий. Power bank бид утсан дээр авч яваад тэнцээ дуусах болч гэдэг юм уу зүгээр нэг хувь хардаг байсан бол одоо юу хэдэн цаг цэнэглүүл гарах вэ гэдэг. Тэгээ хөвчлэн нөгөө хэрэглэгчнэр нэг ойлгохгүй юм асуугаад байдаг аахгүй ойлгохгүй ч байх юм зөвлөлдөө одоо энэ яг юу ажиллуулах вэ гэдэг. Тэгэхээр тухайн хэрэглэгч маань өөрөө ихлэд юу ажиллуулахаа сайн мэддэг байх хэрэгтэй. Yes. Тэгэхгүй би одоо шууд наадах чи одоо 6 10 цаг тэр 10 цаг гэж хэлж чадахгүй. Энэ дэлгэц хэлэх нь шүү дээ. Яг энийг хараалаа энэ дэлгэц. Тэгээ утсан дээр аппликейшн дээр яах юм бэл. Таних юм байна. За одоо дараагийн загвар нь үлээ. За энэ портууд нь ямар ч té. Энэ одоо машинд цэнэглэх юм шиг байна тий. Энэ болохоор машинаас одоо 12 вольтээр цэнэглэж чинь гэсэн. Машины одоо юу залгаал. Окей. За энэ залгуур болохоор 220 үндсэн 220 цэнэглэж чинь гэсэн. Окей. Энийг гэхдээ зүгээр зөвхөн цэнэглэхтэй л ашиглаж байгаа шүү дээ тий. Одоо зүгээр яг цэнэглэлцэн үед бол зүгээр ингэж барьж яваал хээр ингэж тавиал асаагаал. Тэгэл асаагаал энэ рүү юм залгаал. Энэ дээр бол одоо жишээлбэл тэгэл кофений машин, хажуугаар ноутбук өөр юу гэдэг тий. Тийм байна. Тийм бац нөгөө. Чамд power bank байна гэсэн чи би power bank-ыг цэнгэлж гэдэг шиг. Наач power bank-уудыг бас цэнгэлнэ гэсэн юм. Вау, энэ ингээд 99 цаг гэж гарч ирж байна явартаач. Тэгээд 28% таа гэдэг нь. 28 одоо юм залгааг байгаа тохиолдолд одоо энэ 28 99 цаг тасралтгүй энэ байж насалтай байж. Юм залгах юм бол энд юм өөрчлөгдөд хэдэн цаг ажиллах вэ гэдэг юмуд нь гараад ирсэн. Окей. За энэ бол илүү жижиг загвар юм байна. Энэ бол илүү жижиг. Одоо энэ юу? Энэ болохоор та тэр цаанаас энэ бол Delta Max. За одоо Delta Max ойлоод залгаж үзье. Тэр нь одоо тэгээ хэр том юм. Аяг хич. Ингээд тавьчих. Өөрөө би дараа нь хураачиж. За мэдээж хайлтанд нь бол ингээд дөргөлтөөс хамгаасан юм уу их гоё хийцэн. Тэгээд англи хэл дээр гол нь энэ юм бүгд англи хэл дээр аахгүй манайхаа. Одоо гаднаас нь black market гэж хоёул түрүүний орж ирээдсэн бүгд хятад хэл бичигтэй. Одоо юу гэдэг user manual гэсэн үг тий. Окей. За
Энэ болохоор Delta Max гэдэг загвар. За одоо хоёлаа хажууд нь тавь. Харьцуулаад Ингэж тавих уу? за ингэж тавих уу? Та нүүрээр нь харуулчих уу? За тэгээ нүүр нь. Нүүр нь энэ юм уу? Тийм. Окей. Энэ өргөн нь бол амар юу юм бэ? Том өргөд үстэй. Ойрцоо 22 кг авчих юм. Тийм бэ. Батарейны нөгөө жин нэмэгдэх тусам багт хамчин сайжирч байна л гэж. Тийм байна. Нэг канистр сайн гэсэн үг. Том байх тусмаа сайн, хүнд байх тусмаа сайн гэсэн үг. Илүү их цэник хураана гэсэн үг. Ингэж л харагч илүү өндөр юм байна. Бараг дахиад нөгөө нэг iPhone-оос бараг 2 iPhone л юм биш үү те. Тийм тэгээд портууд нь энэ ингээд цэнэглэх модууд байна. Нарны эндээс нь харуулж байгаа. цэнэглэлчин. За энд ингээд харуулчих. Нарны юугаар цэнэглэж чинь те. За 200-аар цэнэглэж чинь. Тэгээ өөр дөөрэ гал хамгаалагчтай гэсэн. За окей. Ямар нэгэн хүчтлийн зөрүүч юм болоход тухайн төхөөрөмжөө гэмтээхгүй, компьютер ч гэдэг юм янз бүрийн гэмтээхгүй энэ буучна гэсэн пог гэдэг. Тэгээ тухайн төхөөрөмж нь ямар нэгэн цахилгааны гэмтэл байхгүй гэсэн. Тэгээ 4 хэсэг залгууртай. Тэгээд бас нэг давуу тал нь энэ дээр экстра батарей нэмж болдог. Энэ хоёрыг онгойлгоод хажуу талд нь ямар нэгэн кноп байхгүй. За. Яг энэ батарей байгаа гэсэн. Хүчин чадлыг 2 дахин нэмж болно гэсэн. 3-ыг тавьж болно гэсэн. Батарейны хувьд болохоор нөгөө илүү кноп моноп ч юм уу тийм байхгүй учраас өмнөний хувьд арай хямдхан гэсэн. Нэмэлт батарейны хувьд гэсэн. Энэ портууд нь арай их байна уу? Портууд нь C type нь 2 болоод USB type нь одоо 4 болцсон. Портууд бас. Сагаад. Манай ер нь ихэвчлэн шинэ бүтээгдэхүүн хайрцагтаа байгаа бүгд цэнэгтэй гэдэг хүн задаад үзэхэд ажиллах одоо тэр юм авахын тулд 31% цэнэгтэй байна те. Тэгээд энийг одоо ажилуулахын тулд бас давхар энийг он болгож иж энэ ажилуулна гэсэн. Он байхгүй бол энэ портод ажиллахгүй. Шал дэмий цахилгаанаа өрөөдөх юм тийм. Цахилгааны аюулгүй байдал маш өндөртэй гэсэн. Зүг. Цог залгаагүй энэ дээр тог очихгүй гэсэн. Магадгүй хүүхд энэ рүү юм хийх ч байд юм уу те. Тэр үед энийг он дараагүй бодоход энэ бол төгсчлгүй байдаг гэсэн. Энэ болохоор юу юм? Энэ болохоор нэг адаптер бол. Тий. Залгах хэрэгсэл. Кабель мабель юмнууд нь байна. Тэс шууд задлуулчихлаа. Цоош нэр. Зүгээр одоо. Энэ дотор нэг адаптер кабель байна. Лого могоо нь Tesla шиг юм тийм. Гоё яваач. Тийм. За яг түрүүний нэг ярьсан 3 залгуур. 3 залгуур. Нарны панел авал нарны панел нь дагалдаад өөр дээрээ цэнэглэх залгуур хүрээд ирдэг гэсэн. Та энэ хоёр бүтээгдэхүүнийг ер нь зүгээр хэрэглээс нь хамааруулаад за ийм хүмүүс авбал зүгээр гэдэг дээр яг ямар хэрэглээнд ашиглана гэж ивэл Max нь зүгээр юм. Ямар хэрэглээнд ашиглана гэвэл энэ жижигний ихний ээлжинд аваад үзвэл зүгээр гэдэг дээр гой зөвлөгөө өгвөл. За би яг энийг бол одоо хувь одоо видео контент хийдэг хүмүүс авах зүгээр. Энэ аваад явахад нэг оврын хэмжээ арай бага байгааз. Тэгээд ингээд барьж явахад бас боломжийн. За энийг бол одоо юу гэдэг юм гэр бүлэрээ аялах дуртай эсвэл хуваараа аялдаг хүмүүс дээрэс нь одоо хувийн машинтай тий. Тэгээд дээрэс нь илүү их нөгөө тог шаардахад одоо юу гэдэг нь соло кемпер байгаа шүү дээ тий. Будаа агшаагч үү юм уу янз бүрийн цахилгаанаар ажилладаг юм илүү их авч явдаг хүмүүс энэ тохиолдолд. Би бол энийг өөртөө авсан. Яг тэгэхээр манай нөгөө эхнэр шинэ хоббитой болоо энэ хөгжим тоглодог энэ төр болоод болох гээд тэгээд ингээд спикер нөгөө контроллер монтаа янз юм хөдөө авч явахад энийг зөв зохиолж. Энэ хүчин чадал нь хэрэг. Энэ Delta Max 2600 800 ватт байна. 2800 ватт гэхээр хангалттай л юм байна тий. Тэг хүчин чадал нь 2045 48 ватт юм байна. 2000. Тэгээ энэ ч одоо ингээд бүх үзүүлэлтүүд нь англи хэл дээрээ байж байгаа. Энэ болохоор хэд вэ? Энэ болохоор 200 хойтлон харуулчих. 768 бат. Гэдэг маань одоо нэгэн зэрэг зурагт хөлдөөгч өөр юу гэдэг. Юу ажиллах бүгдийн зэрэг ажиллаж байгаа. Гэхдээ тогмогдсон үед бол энэний хамгийн жижиг нь байгаа нөө ривэргээ заахаар байгаа хөөрхөнтэй. Тэрүүгээр би тоос оруулагч ажиллаж ямар ч асуудал. Тоос оруулагч энийгээ барьц тоос оруулагч барьц. Бараг нөгөө уц сунгад татаад нэг арзэтгэнд ороод нөгөө тоос оруулагч юм тэгэлж татаж батал нэг лай болоод идэх. Тогмог тасарсан үед бол айгүй хөөрхөн кофе яваа чанаад уучин хүүхдүүд өндөг мөндөг янз юм шараад өгчин. За guys ийм байна. EcoFlow энэс гадна дахиад бараг 4-5 төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа тий. Яг хөө зүгээр энэ дээр яг хамгийн яг хэрэглээнд шууд ингээд
гаргаж болж үзүүлэх үе заяа арай амрыг нь гэж бодоод энэ хоёрыг яг аль томоос нэгийг жижигээс нэгийг ингээд санал болгож гаргаж ирж байгаа. Тэгээд би энэ нөгөө бичлэгнийхаа доор EcoFlow-тэй холбогдох ч юм уу илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах EcoFlow-ийн мэдээллийг бол оруулчихна. Тэгээд бүр илүү яг нарийн батарей тэгээд яг яагаад энэ EcoFlow-ыг ингээд хийж байгаа, яагаад Монголд чухал, яагаад бидний хэрэглэн чухал гэдэг бүр яг нарийн мэдээллүүдийг бол хэдүүлээ подкастнаас авчаарай. Тэгээд энэ бүх зүйлийг ингээд танилцуулаад ингээд шинэ EcoFlow хүртэл задлаад энэ гоё офстой урьсан ёо антлахад маш их баярлалаа. За баярлалаа Тамираа. Цааш тийм бас гоё подкастууд нь амжилт хүсье. Тэгээд илүү олон хүмүүст шинэ технологиг гоё тайлбарлаж ойлгуулж хэрэглэхэд нь дэм болж түүжээлж байгаа залуустаа баярлалаа. Тэгээд амжилт. За баярлалаа guys. Бай дараагийн өдөр болцгоо.